Hi guys. За хилтэй бол хөлтэй гэсэн үг байдаг да. За миний бодлохоор солонгос хэлтэй. За энэ хэлийг би бол өдөр тутмынхаа амьдрал, за албан болон албан бус тийм ажил дээр бол байнгын хэрэгэлдэг ер нь хэрэглээний хэл болцсон гэж ойлгоход олно. Хэрвээ би энэ хэлийг сураагүй, эзэмшээгүй байсан бол магадгүй одооны байгаагаасаа илүү бага мэдлэгтэй, бага мэдээлэлтэй, за эсвэл жижигхэн зах зээл дээр байх ч юм уу. За эсвэл цаашлаад ажлын байр мань хүртэл сонголт багтаа байх шин. За тийм байсан байх. Энэ удаагийн дугаараар за солонгос хэл одоо сурч чадахгүй байгаа, эхэлж чадахгүй байгаа. Эсвэл сурж байгаа энэ төвшин ахиулж чадахгүй байгаа тийм хүмүүстэй зориулаад өөрийн зүгээс туршлагаас одоо хуваалцъя гэж бодлоо. За миний өнөөдөр одоо ярих чад туршлага маань нийт 5 алхамтай байгаа. За энэ 5 алхмыг би бол яг өөрөө солонгос хэл сурахтаа ингээд хэрэгжүүлж исэн юм аргууд байгаа. За ямарсан та бүхэнтэй хуваалцъя. За нэгт нь болохоор юу вэ гэхээр золиос гарах. За золиос гэдэг маань эдийн засгч бай цаг хугацаач янз бүрийн золиосод байгаа тий. Бид зүгээр суугаад байвал юу ч олж мэдэхгүй, юу ч сурахгүй. Тэгэхээр бид цаг хугацааг хадгалаад золиослох хэрэгтэй. За би оюутан байхдаа бол шүн ингээд нийлээ суудаг гэсэн. Шүн үүрээр ганцаар ингээд байхдаа үг цээжлэх юм уу те. Ямар нэгэн зүйлийг тогтооход надад шүний цаг надад аягүй их чухал байсан. Тэгээд би шүн бол дандаа даалгавраа хийдэг, шүн хичээл хийдэг гэсэн. Тэгэхээр цаг хугацааг бол бид золиослох хэрэгтэй. Хоногийн 24 цаг байлаа гэхэд бид чи өдөр шөнөгүй ажиллаад унтаад байхгүй. Мэдээж тодорхой хэмжээний бид хувийн цаг гэж байгаа. Тэр хувийн цагаасаа бид дор хаяш нэг цагийг за энэ хэл сурах дээр золиослохгүй бол бид юу ч сурч чадахгүй, юу ч мэдэж чадахгүй зүгээр насан туршдаа би энэ хэллийг сураа авчих юмсан, насан туршдаа би энэ левелээ ахиулчих юмсан гэсэн зүгээр юм бодол төдийд болоод өнгөрнө гэсэн. Тэгэхээр бид заавал цаг хугацааны золиос гэдэг зүйл бол заавал хэрэгтэй юм байна. Доор хаяж нэг цаг гэж байгаа шүү дээ. Энэ нэг цагийг бид юун дээр ашиглах вэ гэхээр миний сонирхолтой юмн дээр ингээ ашиглаад за жишээлбэл одоо кино дурлах хэрэгтэй байгаа тийм кино үзэж болж байна. За гэхдээ кино үзлээгээ зүгээр попкорн идээд ингээ суух биш. За энэ киног би хилцүүн байдлаас нь ойлгож үзэх хэрэгтэй. За тэгэхээр яах вэ гэхээр эхлээд тэр киногоо нэг үзэх хэрэгтэй. Дараагийн үзэл дээрээ бид юун дээр анхаарах вэ гэхээр энэ кино үзэж байхад миний ойлгоогүй хэсгүүд бол зөндөө байгаа. Тэр ойлгоогүй хэсгүүд дээр анализ юм. Эхний үзэл дээр бид дүрс бичлэгээр ингээд мэдээл авсан бол дараагийн үзэл дээр бид анализ хийгээд тодорхой хэмжээний энэ хүний хэлж байгаа хандлагыг мэдээ авсан байгаа. Тэгэхээр дараагийн үзэл дээр нь бид яах ёстой вэ гэхээр нэгэнд анализ хийгээд дүрс бичлэгээр авсан мэдээллүүдээ ингээд миксердээд базаад цэгцлэх ёстой. Бид нар кино үзэж байхдаа маш олон мэдээлэл авч байгаа, маш замбраагүй мэдээлэл авсан байгаа. Энэ бүгдийг цэгцлээд за өөрийн болгох ёстой. За хоёр дахь алхам нь юу вэ гэхээр үг биш өгүүлбэрийг цээжлэх ёстой. Эхэлж яд мэдээж анхан шатны хүмүүс бол үг цээжлэхээс өөр аргагүй. Энэ бол үг бол заавал цээжлэх ёстой. Цааш өгүүлбэрийн бүтцийг ойлгох хэрэгтэй. Хэл болгоны өгүүлбэрийн бүтцүүд бүгд өөр байгаа. Одоо намайг оюутан байхад бол манай багш нар бол маш олон өөр ингэсэн аргаар солонгос хэлний хичээл авдаг байсан. За гэхдээ энэ багш нарын аргын нийтлэг зүйл нь юу байсан бэ гэхээр үг биш өгүүлбэрээр бид тэм зуршилтай болгоцсон байсан байх лээ. За тэгээд гуравт нь болохоор юу вэ? Тойл бичиг байна. За гэхдээ энэ тойл бичгийг бол бид зөв ашиглах хэрэгтэй болов гэж бодож байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр анхан шатны хүмүүс бол тойл бичиг шаардлагатай. Гэхдээ жоохон анхан шатнаас жоохон дээштэй дунд шат тавцаа эрэнгүүтээ бид нар тойл бичгээс ер нь татгалцчих хэрэгтэй. За манай нэг багш маань та нар бүх тойл бичгээ ингэж ширээнд ороо хийчихээ гэд гэрээ өгчээсэн. За одоо та нар энийг орчуул гэж байгаа. Мэдээж гэрээний үг хэллэг бол маш хүнд үг хэллэг байгаа. За тэр үг хэллэгийг орчуулахдаа бидэрт юу өгсөн бэхээр дахиад нэг өөр тойл бичиг өгсөн. Тэр тойл бичиг маань тайлбар тойл бичиг гэсэн байгаа. Анх тэр тайлбар тойл бичгийг хараад аль үүндээ шокнд орсон. Яагаад гэхээр амар зузаан. Тэгээ бүх юм нь солонгос хэлээр солонгос үгийг солонгос хэлээр ингээд тайлбарлаа бичсэн тойл бичиг гэсэн. За мэдээж анх тэр тойл бичгийг хараад бол юу ч ойлгоогүй. Үнэхээр харахаас дургу урж исэн. Гэхдээ ингээд хэрэглээ үзсэн чинь надад үнэхээр тойл бичиг таалагдсан. Тайлбар тойл бичгийг ашиглах хамгийн одоо ач холбогдолтой зүйл нь юу гэхээр бид нар одоо ямар нэг үг байлаа гэхэд энэ үгний үүсэл гарлыг мэдээд очиж байгаа. За ялангуяа солонгос хэлний онцлог нь юу вэ гэхээр хандсны үг хэллэг бол зөндөө байдаг. Энэ хандсны үгийг мэдчих юм бол ерөнхийдөө маш олон үгийг үүсгэж болох боломжтой. Эсвэл мэдгүй үг байсан ч гэсэн энэ хандсны хоёр үгийг мэдчих хадаад энэ үгний үндсэн утгыг ерөнхийдөө ойлгох жишээ нэ. Тийм үгний сонголт бол маш өргөн байдаг. Тэгэхээр энэ үгний сонголтыг бид нар анхны гарал үүслийг ингээд яг тодорхой ойлгож мэдэж аваагүй бол үнэхээр сурахад хэцүү хэлний үед хэцүү. Яг зөв ярианы төвшин дээр сурахад солонгос хэл амархан ч гэсэн яг бичгийн хэллэг, албан ёсны хэллэгийг ингээд сураад авъя гэх юм бол ер нь бас нэлээ хичээл чармаалтал хэрэгтэй хэл байгаа. Дөрөвт нь юу байна гэхэд төвшингөө тогтоох хэрэгтэй.
За бид нар ингээд л өдөр шингүү ингээд хэлээ сураад идэг. Миний төвшин яг ямар төвшөнд байгаагаа мэдгүй бол бас л аяга харамсалтай. Хэлээ сурсан бол өөрийнхөө төвшин нэг тогтоогоод үзчих хэрэгтэй. За солонгос хэлний хөдөлгөөн топик гэдэг одоо олон улсаа ингээд хүлээншүүлсэн. За солонгос хэлний шалгалтаагаа энэ топик маань топикийн 1-ээс 6 дахь төвшин гэж байдаг. За нэг нь хамгийн анхны одоо шат гэсэн. За 6 нь болохоор хамгийн дээдлийн шатны одоо төвшин гэсэн. За ер нь топик 6 тахад бол ямар нэг ажлын байранд орох те ямар нэг орчуулганд гарахад бол ямар ч тийм асуудал байдгүй. Тэгэхээр бид нар хэлийг сурахдаа өөртөө ямар нэг зорилго тавих хэрэгтэй. Зөвхөн топик 3-тай топик 3 дотроо ингээд хичээл хийгээд байвал бидний төвшин хизээч ахихгүй. Хэрвээ би ингээд топик 3-тай хам бол топик 4-ийн хичээлийг сонсох хэрэгтэй. Топик 4-тай хам бол топик 5-ийн хичээлийг сонсох хэрэгтэй. Одоо байгаа төвшингөөс нэг шат ингээд ахиулаад хичээл сонсож ээж арай хурдан хэлийг сурах боломж байдгийн болов гэж би бол боддгийг. Тэгэхээр төвшингээ заавал ахиулж сурах хэрэгтэй. Тэгэд ахиудаа сурсан бол өөрийнхөө төвшинг мэдээд авчих хэрэгтэй. За миний болохоор топик 6-тай байгаад би бол CG-гээд бичгтээр бол ерөнхийдөө дандаа оноо муу авдаг. За тэгээд сонсох, унших дээр бол дандаа 100 дугаар нэрэхэд оноонууд авчдаг байгаа. Өөрийнхөө дутмагдлаа ингээд мэдчихээвэл бас зүгээр юм болов уу гэж бодож байна. Хамгийн сүүлийн 5 дахь алхам нь болохоор юу вэ гэхээр практик байгаа. За практикийг бол надад хэлүүлдэг маш олон хүн бол мэдж байгаа байх. Та бүхний эргэн тойрон ямар орчин байна те тэр орчиндөө ороод ингээ практик дээр ажиллах боломж юу вэ? Энэ боломжуудыг та өөртөө ингээ нээлттэй зоригтойгоор ингээ ороод дадлагжуулаарай гэж хэлмээр байна. Ямарсан өнөөдрийн миний бэлдсэн энэ 5 алхам хэрвээ танд таалагдчихвэл та ч ингээ дагаад хийгээд үзээрэй. Миний хувьд энэ 5 алхам солонгос хэл сурахад бол маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Бүгдд нь амжилт хүсье. Өнөөдөр миний бичлэгийг үзсэн та бүхэнд бүгдд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзъя. Bye bye.